За цаг хөтөлбөрийн зочны ярилцлагын цагаар үзэгч танд үргэлжлэн хүрч байна. За манай өнөөдрийн зочны ярилцлагын цагт нийслэлийн засаг даргын урлагч Амар Түвшин ориглоо. Орой өдрийн танд. За орой өдөр. За бидний ярилцах сэдэв бол хеликобактер. За мөн хүний папиллома вирус буюу одоо умаа хозооны хор тавдар үүсгэх энэ вирусээс нийслэлийн одоо ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг эрт хамгаалах энэ ажлыг ярих гэж байна. Тэгэхээр нийслэлээс одоо яг ямар ажил төлөвлөж яаж энэ ажлыг хэрэгжүүлэх гэж байна. Яг одоо энэ хоёр ч юм бол нөгөө вакцинаар сэргийлж болдог ийм одоо халдварууд байгаа шүү дээ. За нийслэлийн зүгээс нэг вирус, нэг бактеритэй энэ жил бол бид нэр дайн зарлаж байгаа. За ингээд бид нэр 2028 он гэхэд бол одоо эмэгтэйчүүдийн умаа хозооны хор тавдрын 100% одоо хор тавдар үүсгэж хүний папиллома вирус гэж байгаа шүү дээ, тийм. За папиллома вирусын энийг бол 2028 он, 27 он гэхэд бол тэг рүү оруулах. За дээрэс нь энэ хеликобактерийн тархалтыг мөн бид нэр тэг рүү оруулах. Энэ хоёр том дайныг бол нийслэл бол ингээ албан ёсоор зарлаа явж байгаа. За хүний папиллома вирус гэдэг маань өөрөө яг вакцинаар хамгаалагдах боломжтой энэ вирус байгаа тийм ээ. За тэгэхээр эдгээр өнөөдрийг хүртэл манай нийслэл Улаанбаатар хот за дээрсээс Монгол улсын хэмжээнд гэх юм бол эрүүл мэндийн бодлого нь шүүмжлэхэд бол өвдсөн хүнээ яаж эмчлэх үү, өвдсөн хүнээ хаана хэвтүүлэх үү, өвдсөн хүнээ хаана багтаах вэ гэдэг бодлогыг авч явуулсан. Өвдснийхэн дараа. Тэрнээс бол энэ хүнийг өвдөхөөс өмнө бид нар ямар арга хэмжээ авах уу, яаж урдсан сэргийлэх үү, яаж зөв амьдралтай болох уу, яаж зөв хувь маягаар хооллуулах уу, эрүүл мэндийн ямар боловсрол олгох вэ гэдэг чинь тийм. Яг тэр зөвлөлээр ингэж ерөнхийдөө анхаарал нь бол маш сул байсан. За өвдснийхэн дараа нь бид нар гоё барьлаа, ийм гоё ортой боллоо, ийм гоё өргөтгөл хийлээ, ийм гоё илрүүлдэг, эмчилдэг тоног төхөөрөмжтэй байлаа гэж хэлсэн. Нэвтрүүлээд бас. За тийм бол нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бид нар бол энийг бол урьдчилан сэргийлэх, урьдчилан хамгаалах. За тухайн вирус, бактерийг үүсэл гарал дээр нь хамгийн нөгөө доод цэг дээр нь бид нар устдаж байхгүй болгоё. Өргөн нь байхгүй болгоё. Нэгдүгээр шатны дээр л ерөөсөй байхгүй. Бүр ингээд өрөвсөд одоо тийм эмнэлэгт хандхуйц босныхын дараа биш. Бүр ингээд яг эхэлж явах үед нь юм уу? Эсвэл бүр ингээд эхлэхээс өмнө урьдчилан сэргийлээд таслан зогсоо гэж байгаа. За энэ папиллома вирус гэж байгаа нь өөрөө яг энэ вакцинжуулах бүрэн боломжтой. Гэхдээ бид нэр 2 жилийн хугацаанд 11-ээс 18 насны буюу өсвөр үеийнхний охтуудыг бид нар вакцинжуулалт ажлыг хийсэн. Жилд бид нар 40 мянган хүүхдийг вакцинжуулна гэдэг төлөвлөгөөтэй байсан гэсэн 2024 онд 8 мянга. За 2025 онд бид нэр 19 мянган хүүхдийг л яалаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар 50 удаач хүрч чадахгүй шүү дээ. Тэгмүүд энэ жил бид нар яг энэ вирусыг кампанит ажиллаар хийлгэх, за эцэг эхчүүд нь ойлгуулах, ухааруулах, за яг хүүхдүүдэд нь очиж ажиллах, эдний сөрөг нөлөөг үзүүлж байгаа сөрөг нөлөө гэдэг юм. Яг тэгвэл манай Монгол улсад эхний 3-т элэг орж байгаа. Элэгний хавдар, ходоод хоол боловсрол хэрэгтний хавдар, тэгээд юу орцсон? Умаа хозоо хор тавдар 3-т ороод ирсэн. За энэ ажил маань өөрөө бараг 5-6 жилийн өмнө бас хийх гээд явж исэн боловч бас тэр тухайн үед нь бол энэ умаа хозоо хор тавдар гэдэг зүйл маань өөрөө 6-аад бичигдэг байсан юм. Одоо энэ ингэж явсаар байгаад 3-т ороод ирлээ. Тэгээ бид нар энэ урьдчилан сэргийлэх, вакцинжуулах, онцлох энэ арга хэмжээг одоо ингэ удаашруулж хийхгүй байсаар байгаад одоо нэгт орохын хүлээж байгаа нэгт орсныхаа дараа арга хэмжээ одоо бид нар яах вэ гэхээр чинь хоцорчих гээд байгаа. Харин тийм хичнээн хүнийг бид нар хор тавдраар энэ вируст алдсны дараа хичнээн ээжийг, хичнээн айлын охтыг бид нар хор тавдар гэдэг зүйлд алдсны дараагаар хизээ бид нар ухаарж энэ ажил руугаа орох юм бэ гэд. Тэ? За тийм болохоор нийслэлээс бид нар хеликобактер, папиллома вирус гэдэг энэ хоёр зүйлтэй бол бид нар албан ёсоор одоо дайн зарлаад дайн зарлаад энэ чинь ингэ явж байгаа. За манай Монгол улсын хэмжээнд гэх юм бол жилд нэг 8000 гаруй иргэн хор тавдраад онцлогч. Тэр нь юу гэх юм бол маш амар тоо. Өдөрт 20 иргэн хор тавдартай гэдэг одоо оншийг авч сонсож. Энэ бол маш амар тоо. За түүнийх нь яг умаа хозоо хор тавдар гэх юм бол жилд 24 онд 521 хүн умаа хор тавдраар ясан. Тэрнээс хамталтайгаар бол 180 гаруй иргэн бол нас орсон. За юун дээр 2025 онд гэх юм бол 545 иргэн энэ хор тавдрын гэдэг онш тогтоос. Тэгэх юм бол өөрөөр харах юм бол 24 онд 521 байлаа, 25 онд 545 гээ энэ бол буурахгүй байнгын өсөж байгаа үзүүлэлттэй. За хор тавдрын кейс гэх юм бол 2024 онд 8100 байлаа гэх чинь 2025
25 онд хэвчүүл 8200 гаруй явц. За энэ өөр их юм бол дахиад нөө 8000 гэдэг тоогоос буухгүй байгаа байхгүй. Тэ. За энэ дээр бид нар яг бид нар арга хэмжээ авч ил явахгүй бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй бол энэ тоо хизээч буурахгүй. Тэ. За ингэдээр нь бид нар ингээд арга хэмжээ аваад явнаа. За ямар арга хэмжээ авч явах юм бол бид нар 11 наснаас 18 нас хүртэл сурагч охтуудыг бүгднийг вакцинд хамрагдуулна. За бид нар дэлхийн эрүүл мэндийн охтуудыг хоёуланд нь одоо энэ ч нөө эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд хоёуланд нь тарьдаг. За эрэгтэй хүүхэд нь бол сонголтоор өөрөө би хамрагдъя гэх юм бол хамрагдана. За охтууд нь болохоор бид нар бол энэтэй хамрагдаач гэдэг шаардлага тавина. Хамрагдаа. Яг л тэр хүүхдүүдийн өөрсдийнх нь эрүүл мэндийн асуудал орж байна тийм ээ. Яг л энэ охтууд маань өөрсдөө манай Монгол улсын тусгаар тогтнол оршихуй, эс оршихуй гэдэг зүйлийг галт дээрээ байлгаж идэг ийм хүүстэй хүмүүс шүү дээ, тийм ээ. За тийм болохоор бол бид нар энэ Монгол улсын цааш нь ирдүүд оршин тогтно гэж бодож байгаа бол бид нар одоо өсч боожж байгаа охтуудаа номер 1-т хамгаалах ёстой. За тэрнээс үл энэ нэг хогийн папиллома гэдэг вирус гэдэг вакцины гарцсан ийм вируст бид нар ингээд октооч бай, эмэгтэйчүүд бай, ээж дүүдэч үү те эхнэрүүд чинь ийм вируст бол алдах бол маш их харамсалтай. Энэ ч бас нөгөө дан ганц эмэгтэй хүнд халддаг вирус биш, эрэгтэй хүнд ч гэсэндээ халдварлаж хор тавдар үүсгдэг ийм одоо онцгой юм вирус байдаг шүү дээ те. Тэгээ одоо эн чинь ингээд сайн дурын үндсэн дээр хийгдэх гэдэг шүү дээ тий. Ер нь одоо хооштой товлолт ч юм уу тий энэ рүү оруулах ийм боломжийг бас нийслэл эрүүл мэндийн яамтай одоо бодлогын түвшинд ярилцах ийм юу төлөвлөлт ер нь байгаа юу? За товлолт вакцины оруулъя гэсэн саналыг бол хүргүүлсэн байгаа. За гэхдээ 2023 онд вакцинжуулалтын засгийн газрын журам батлагдсан шүү дээ. За энэ бол ингээд өөрөө павилоновирусын вакцины тухайн үеийн улс төрийн галаасаа хамаарад энэ бол зүгээр сонголт вакцин болсон. За одоо энийг бол төлөвлөлт вакцин болох саналыг бол оруулсан. За эрүүл мэндийн яам нь энийг засгийн газрын хуралдаа оруулах бол ёстой. Тэгээ тэдний өөрсдөө үүрэг. Яг л энэ Монгол улсад бичигдэж байгаа топ 3 тавдрын 3 руу н ороод ирлээ шүү дээ, тийм ээ. За энийг бол эрүүл мэндийн яам нь хийгээд явах ёстой. За нийслэлийн зүгээс гэх юм бол энэ вакцин болон бүх урьдчилан сэргийлэх үзлэгүүд байгаа шүү дээ. Тэрийг бид нар өрхийн эмнэлэг болон дүүргийн эрүүл мэндийн бүх төвүүдээр энийг үзүүл явж байгаа. Тэгэхээр бол манай ээжүүд, за манай аавууд, охтуудаа, эхнэрээ, ээжээ, найз охиноо дагуулад энэ үзлэгт нь хамруул, энэ вакцинд нь хамруул. Энэ ажлыг бол бид нар ингээд хийх ёстой. Тэгэхгүй бол болохгүй. За тэгээд яг таны өмнө хэлжсэн энэ эрэгтэй хүнд ч гэсэн дамж явдаг. Тэгээд эхнэр ч юм уу одоо найз охин ч юм энэ вакциныг хийлгсэн ч гэсэн нөгөө нөхөр нь өөрөө энэ вирустай байх юм бол байгаад ах юм бол байнгын нөгөө нэг харьцаантай байгаад байдаг вирусээ байнгын нөгөө эмэгтэйд одоо халдуулаад байна. Тэгэхээр нөгөө вакциных нь өөрийнх нь хүчин чадал тэр хэмжээгээр буураад эхэлнэ. За хэрвээ яг энэ вакцины хийлгсэн бол яг эрэгтэй эмэгтэйгээр хамтдаа хийлгсэн бол хамгийн зөв арга. Тэснэр бол энэ гэр бүлийн өөрөө хамгаалалттай явдаг наа. За тэгээд товлолт үзлэг хийгээд эхэлсэн байна. Товлолт үзлэг гэх юм бол та павилоновирусын үзлэгт орлоо те. За гараагүй, илрээгүй гэж болно. Тэгэх юм бол 3 жил тутам давтамжтай үзүүл. Тэгээ 30 наснаас эхлээд 59 нас хүртлээр 3 жилийн давтамжтай 3 жил тутам үзүүлээд байна. А хэрвээ та урьдчилан үзлэгтээ хамрагдаагүй бол нас хамаарахгүйгээр очиад үзүүлж болно те. За тэгээ хэрвээ илэрх юм бол бид нэр дараачийн шатны эмчилгээний шатайг аваад явнаа. Тийм байна. Тэгэд хамгийн гол нь ингээд бас танаа дээр ирээд нэг зүйлийг бас урайлъя гэж ирсэн юм аа. За ингээ удахгүй ингээ Мартин 8 болох гэж байгаа тийм ээ. Тэгээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаа. За үүнтэйгээ холбогдуулаад би бас эрчүүдээ урайлъя гэж бодсон байхгүй. Эрчүүдээ урайлаад ингээд та бүхэн маань те өөрсдийнхөө найз охиноо, за эхнэрээ, ээжигээ, за өөрсдийнхөө хайртай охтуудаа те дагуулад энэ Мартин 8-нд энэ нэг хоёрын хооронд нэг цэцэг те 2-3 хоногийн дараа өгчих цэцэг нэг ямааны хоолыг авч биелүүлж хайр дурлаа илэрхийлж ийснаас та бүгд маань энэ хайртай хүмүүсүүдэд дагуулж очиод охтуудаа энэ павилоновирусын вакцинд хамруулчихаа. За эхнэр ээжигээ те найз охиноо энэ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа. Энэ бол хамгийн том бэлэг тий тэр нэг хоёрын хооронд нэг 2-3 хоног хүчих цэцэгнээс илүү хамгийн том бэлэг багхгүй. За энэ бэлгийг ингэж та бүгд нь ингээд охтуудаа, ээжтэй, эхнэртэй ингэж яснаад энэ хүмүүс чинь та бүгдийн хажууд он удаан жил хамт байх нөхцөлийг чинь ингэ бүрдүүлж байгаамаа. Энэ тийм баг. Мэдээж одоо эрүүл мэндийн асуудал гэдэг бол алс хэдийг харах юм бол урт удаан хугацаанд хамтдаа жаргал зовлонгоо хуваалцах
ийм одоо боломж байгаа тийм тий. За хеликобактер дээр би бас одоо онцлог асуучих гэж бодож байна. Хеликобактерийн шинжилгээ хийгдэхгүйгээр нэг хэсэг бас нэлээд шуурсан. Одоо бол яг хеликобактерийн шинжилгээ бол хийх юм бэ. Нийслэлийн сургуулиудад хүүхдүүдэд яаж ямар зарчмаар одоо тэр шинжилгээг авах юм те. Хэрвээ гарвал яг ямар одоо дараачийн арга хэмжээнүүдийг аваад явах юм бэ? Энэ төлөвлөлтөөсөө жоохон ярьж өгөөч. За хеликобактертэй бид нэр 3 шатны одоо дайныг бол хийм. За нэгдүгээр шат нь өгөхөөр бид нэр сургуулийн орчин болон цэцэрлэгийн орчинд энийг байхгүй болгоо. За нийслэлийн 2026 оны төсөвтөр бид нэр бараг 9.6 тэрбум төгрөгийг тавьсан байгаа. За 9.6 тэрбум төгрөг явах юм бол энэ улсын сургууль цэцэрлэг дээр нөгөө халбаг, аяг, тавгийн ариутгалын тоног төхөөрөмжүүдийг тавьсан. Одоо тендер зарлагдсан одоо энэ 2-3 сарын дараа бол худалдаа авалт нэгдээд хангалттай эхэлнэ гэсэн үг. За дээрэс нь бид нэр энэ сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн нөгөө онцлогоонд оруулна. Тэ одоо тархаас өмнө онцлогоонд орно. За хэрхэн яаж онцлогоонд орох вэ гэх юм бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай бид нар яг энэ асуудлыг хамтраад ажиллаж байгаа. За хүүхдийн сан бол энэ дээр гайдлайн буюу яг хэрхэн зөв энэ шинжилгээг авах уу, шинжилгээ авсны дараа хэрхэн зөв арга хэмжээ авах уу гэдгээр бид нар хийгдээд явнаа. За энэ дээр нь бид нэг хүүхдүүдийнхээ дунд энэ хеликобактер гэдэг асуудлуудыг шийдээд явчихна. За тэгэнгүүтээ дараачийн шатны хөл бид нар ахуйн орчинд хеликобактер байхгүй болох хэрэгтэй. Хүүхдүүдлээ сургууль цэцэрлэгтэр байхгүй болох гэхэд гэртээ очиод хеликобактерийг тусах өндөр магадaltaй. Тэгэхээр ахуйн орчинд бид нар соён гэгэрүүлэх ажлыг хийнэ. Тэгэхээр аав нь тусдаа халбаг тавгаа хэрэгсэл. Ээж нь тусдаа халбаг тавгаа хэрэгсэл. Хүүхэд нь тусдаа битгий энэ халбаг тавгаа хоорондоо хойлоо нэгт. За хоёрт хэрвээ санхүүгийн бололцоо байх юм бол тэр аяг тавг гугаагч, аяг тавг ариутгагч тий энэ зүйлсүүдийг бол та бүгд маань өөрсдийнхөө эрүүл мэнд, хүүхдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулаад тэрийг авч ингээ байнга хэрэглээ. Тэгжиж одоо нэ тий дараа нь тэр өвчнийг тусцсны дараагаар маш их мөнгөнд зардал гаргаж тэ антибиотик аваад эмчилгээнд оруулаад дуранд ороод хугацааны эмчилгээ шаардлагатай болно. Тийм тэгж ингэж явж ингэ мөнгө зарж ийснээс зүгээр нэг удаагаар ариутгах тоног төхөөрөмж аваад тэр бактериэс ингэ салах нь бол эдийн засгийн хувьд ч гэсэн маш тийм үр өгөөжтэй болно. За 3 дахь том компанид ажиллах юм бол энэ гадуур үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, паб, зоогийн газар тэ цайны газрууд байгаа. За эдгээр цайны газруудыг бид нар энэ ариутгах тоног төхөөрөмжөөр хангагдах гэдэг шаардлага стандартад нь оруулж өгч байгаа. За ингэснээр яах вэ гэх юм бол тухайн хоол үйлдвэрлэж иргэдэд үйлчилжил байгаа болвол стандартыг шаардлага хангасан ариутгах тоног төхөөрөмжийг ав. Байршуул, хэрэгэл, ашигла. За энэ дээр нь нийслэл өөрөө стандартын дагуу хяналт тавина. Хяналт тавиад энийг шаардлага тавина. За энийг байхгүй болох юм бол бид нар ерөөдөө тэр цайны газар юуг бол ажилуулахгүй гэдэг шаардлага тавьж байгаа. Хатууч гэсэн бид нар нийгмийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллах ёстой. Тэ? За тэгээд нөгөө шаардлагыг хангасан цайны газар ресторан байлаа гэж бодсон шүү дээ. Тэн дээр нь нийслэлийн зүгээс хеликобактергүй гэсэн лого тэмдэг тэмдэглэг тавина. Тэгэх юм бол иргэн та ресторанд орлоо, гуанзанд орлоо ярлаа гэхэд тэр тэмдгийг хараад за энэ хоолны газар Тэс би хоол аваад идэх юм бол би энэ хоолны газраас ямарваа нэгэн хеликобактер болон аяг тавгаас дамжсан ямар нэгэн халдвар авахгүй байх гэдэг бүрэн итгэл төрхөн шүү дээ. Төрхөн шүү дээ, тий. За тэгэхэд бас нэг асуудал төлөвлөж байгаа. Нөгөө манай монголчуудын зам болсон хүн тоног төхөөрөмж авчдаг. Гэхдээ бид нөгөө нэг ямаа товчлох дуртай тий. Тоног төхөөрөмж нь байдаг, хаяадаа хэрэгэлдэг, хаяадаа хэрэгэлдэг. За тэн дээр ямар хяналт шалгалтад тавих вэ гэх юм бол бид нэр бүх галт тогоод дээр нь камержуулалтын системийг оруулалт байна. Тухайн нүгд байгуулна ариутгах бодис юуд ариутгах тоног төхөөрөмж тавь, дээрэс нь камера тавь. Тэр камерыг бид нэр яг нэг автомашины хяналттай байгаа шүү дээ. Тэгээд автомашины хяналтын систем рүү тэр бүх камеруудыг бид холбочихно. Нэгдсэн системд холбоод төв дээр хянана гэсэн үг байна шүү дээ. Хүн хяндахгүй AI хяна. Тийм байна. AI хянаад явна. Тэгэх юм бол одоо бохир орж ирлээ. Бохирын дамжлаг нь болохоор цэвэрлэгээнд орлоо, ариутгалд орлоо, ариутгалаасаа гарлаа, буцаад хэрэглээнд орлоо гэсэн дамжлаг ба шүү дээ. За энэ дамжлаг дээр нь ингээд нөгөө камер чи AI хянжилаа гэхэд чинь энэ дамжлагаа ямар нэгэн нөхцөлөөр алхасах юм бол AI чинь татах гаргаад тэр. Тэгээд тэр яг нөгөө нэг замын хөдөлгөөн дээр машин дүрм зөсөж байгаад яг гаргаж ирж байгаатай адилхан ийм алхаслаа гэдээ хараад байна тий. Одоо тэр ресторан ч гэдэм тэр паб ч юм уу тэдэн сарын тэдэн цагт энэ шаттаар алхаслаа гэж хараад байна. Тэнгүүд тэнцэн өсөд энийг ингээд үзүүлээд ийм болоод тэгээд нөгөө нэг торгуулийн арга хэмжээ. За энэ торгуулийн арга хэмжээнд манай иргэд бас айгүй чүнжтэй хандж байгаа. Торгуулаар төсөв бүрдүүлэх гэдэг нэ гэж ханддаг яг байна. Үгүй харин төсөв бүрдүүлэх үгүй. Бид нар ингээд торгуулийн арга хэмжээ нь өөрөө шаардлага тавих хамгийн том хөшүүрэг байхгүй. Та хэрвээ замын хөдөлгөөний дүрмийг төрчихгүй таныг торгохгүй. За та хэрвээ одоо юу гэдэг нь те энэ нөгөө нэг халбаг, сэрэ, тавгны ариутгалын процессыг
зөрчихгүй бол таныг торхгүй шүү дээ. А яагаад гэвэл цаана юу вэ гэвэл цаана нийтийн эрүүл мэнд, нийтийн эрх ашиг гэж зүйл байна. Тэрнээс бол бид нэр ганцхан өөрсдийнхөө амийг бодоод, өөрсдийнхөө аж ахуй нэгжийнхээ бодоод бид нар яач ч болно та нар намайг торох гэдэг, шанах гэдэг, шалах гэдэг бас харж болохгүй тийм. Яг л стандартыг хангаа явуучих, стандартыг хангаад дамжлагаар нь явуучих. Тэгэх юм бол бид нар үнэндээ болоод баг нэг удаа ч очихгүй тийм. Яг л тэр чинь хянаа явуучих. Тийм байгаа. За ингээд энэ гурван асуудал дээр бид нар ингээд хеликобактери яа. Ямар ч юм бол бид нар 28 он чадвал 27 оны төсгөл гэхэд энэ хүний папиллома вирус гэж байгаа тийм умаа үзэн хорт авдрыг үүсгдэг. За энэ вирусыг бид нар тэгрүү аваачин гэсэн зорилго тавьж байгаа. За хеликобактерийн үүсэл гарлыг бол ингээд устгаад бас ингээд тэгрүү аваачин гэсэн зорилго тавьж байгаа. За гэхдээ ямар ч сан энэ дээр бол мэдээж та бүхэн мэдж байгаа нөгөө вакцин гэдэг асуудал чи өөрөө маш их хил ам дагуулж байгаа гэсэн тийм. За энэ дээр бол бид нэр хэлэхэд энэ вакцин гэдэг зүйл чинь өөрөө маш өндөр техник технологи, маш өндөр лаборатори дээр тийм эрдэмтдийн стандартыг хангаад маш олон төрлийн туршилтын даваануудыг даваад тэгээд хамгийн сүүлд нь хүний эрүүл мэндэд аюулгүй гэдэг гэрчлэгийг нь аваад ярьж байгаа. Тэрнээс бол одоо манай Монголын зарим хүмүүсүүд яриад байгаа юм шиг одоо жишээлбэл би зүгээр арийнхаа найруулж ачаад ингээд тарих гээд яриад байгаа юм бол биш шүү дээ. Энд чинь бүр дэлхийн лидер эрдэм шинжилгээнийхэн докторууд, профессорууд энэ дээр чинь суугаад, судлаад, ажиллаад, суршилтаа хийгээд болохгүй зүйлийн бүгднийг гаргаад тийм энэ чинь маш олон жилийн хөтөлбөр байхгүй. Тэрнээс нэг жилийн дотор ингээл гаргацсан вирус биш те. Вирусын вакцин гэдэг бол биш те. Энэ чинь маш 10, 20, 30 жилийн хугацаанд энэ чинь судалж гаргасан ийм вакцинжуулалтын ажил явагдана. За энэс бол ингээ манай иргэдвэн ингээ маш сайн ойлголттой бай. Тэгээ ингээд юу хөгцсөн, цахим хөгцсөн оронд хэдүүлээ амьдарч байгаа. Мэдээлэл авах боломжтой цаг үед байгаад шүү дээ. Зүгээр энийг тавиал та бүгдөө мэдээлэл ав. За амар түвшин гэдэг хүн те нийслэлд та бүгд итгэхгүй байж болно хамаагүй те. Гэхдээ бүхэл бүтэн энэ олон улсын судалгаа мэдээллүүдийг зөв газраас нь та мэдээллүүдийг авч ингээд судлаад өөрсдөө энэ дээрээ бас ингээд дүгнэлтээ гаргаад ингээд явсан дээрээ бас тийм байна. Гэхдээ бид нар энэ дээр ингээд маш зөв хандахгүй болвол одоо хеликобактериснээс үүдэлтэй энэ вирус чинь бол маш их хор нөлөөтэй байгаа. Яг л шууд нөгөө нэг асуудал гаргадаг. Шууд нөгөө одоо шил ковид чиг шууд халууруулаад шууд ингээл асуудал гаргадаг. Чимээгүй байж лээдэг. Шимж тэмдэг шудаан үргэлжилдэг. Олон жилийн дараа одоо эн чинь болохоо байцсан байх шүү гэдэг дохойг одоо биеэс гарч үзүүлдэг тий. Тэгээ тэр үед нь бол аль хэдийн буцаж ирэх замгуудаа орцсон байдаг. Жишээлбэл одоо цэцэрлэг сургууль дээр хеликобактерийг авлаа гэхэд чинь дунд сургууль дээр зүгээр явчихлээдэг. Их сургууль дээр зүгээр явж идэг. Тэгээд их сургуулаа төгсөөд мэрэгчлээ аваад тий яг улс их орныхоо тий их улс их орныхоо хөгжил хувь нэмрээ оруулах гад ажлын үүдийг нээх ёстой залуучууд маань одоо яг үндэ бол эмнэлгийн үүдийг нээж байгаа хгүй. Тэгэл яг хамгийн наацхан гэхэд бол тэгэл юутай хотоодны өрөвсөлтөө, хотоодны шарахтай, тэг хотоодны хавтартай болж байгаа байхгүй. Яг ийм асуудлуудыг бол хеликобактер нь өөрөө үүсгдэг. Өөрөө гол хамгийн нөгөө яригдсан хэргийн эзэн тий. Хэргийн эзэн гэргэн тохио байхгүй хамаагүй чимээгүй болж байгаа. За хүний папиллома вирус гэдэг маань өөртөө яг эмэгтэйчүүдэд тохиолж байгаа. Сэргийлж болох мөртлөө хамгийн эмхцүү. За манай Улаанбаатар хотод их чинь нийтдээ сая 600 мянган хүн байгаа шүү дээ. Сая 600 мянган хүний талаас дээш нь буюу 867 мянган хүн эмэгтэй байгаа. 867 мянган эмэгтэйчүүдийг бид нар ингээд урьдчилан сэргийлэх үзлэгт оруулаад ингээд явъя гэхэд дөнгөж 126 мянган эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт ороод 34 мянган эмэгтэйчүүд вакцин тариулсан. 860-аас 34 мянган вакцин тариулсан, 126 мянган урьдчилан үзлэгт орсон байхгүй. Тэр чинь бараг 50% байтугай 25-6% байгаа байхгүй. Тэгэхээр бас тэг манай эмэгтэйчүүд маань ууг нь биднээсээ ирчүүдээсээ бас хамаагүй арчаатай хүмүүс шүү дээ. Анхаарал тавьдаг. Тий, та бүгд маань биднээсээ илүү арчаатай хүмүүс. Тийм чинь та бүгд маань бас тий энэ өөртөө 30-40 минутын цаг зав гаргаад тий энэ папиллома вирус гэдэг зүйлийнхээ эсрэг нийслэлтэйгээ хамтраад онцлогоонд та бүгд маань орооч, онцлогооныхоо юунд нь хамрагдаач. Өрхийн эмнэлэг дээр ч онцлогоо хийж байгаа, дүүргүүдийн эрүүл мэндийн төвлөрүүд дээр ч онцлогоо хийгдэж явж байгаа. За мөн вакцинжуулалт хийж явж байгаа. Та бүгд энэ дээр хамрагдаач.
За энэ зүйлүүдийг бид нар хийж иж бид нар нөгөө эмэгтэйчүүдийнхаа хорт хавдар гэдэг зүйлийг байхгүй болгоно. Вакцинтай зүйлс бид нар байхгүй болж сэргийлж дууснаа тий. Одоо эмэгтэйчүүд маань байж иж бидний гэр маань халуун хоолтой байна тий. Эмэгтэйчүүд маань эрүүл байж иж гэр маань одоо халуун бүлээн тий уур амьсгалтай гэр маань элэг бүтэн байна тий. За тэгээд эмэгтэйчүүд маань байж иж манай Монгол улсын тусгаар тогтвол манай Монгол улсын монголчуудын маань удам маань тасрахгүй үргэлжилнэ. Тийм болохоор та бүгд маань ганцхан өөрсдийгөө бодохын зэрэгцээ бас гэр бүл хүүхэд нөхөр хүүхдүүдтэй бас Монгол улсынхаа ирээдүйг бодоод энэ папиллома вирус гэдэг зүйлийн хэсэг нийслэлтэйг хамтраад үзлэгтээ ороод вакцина хийлгүүлээч гэдэг уриаллыг бас гаргаж байгаа. За мөн Мартын 8-ыг тохиолдуулаад ирчүүдтэй тий охтуудаа үр хүүхдээ эхнэрээ ээжигээ энэ вакцин болон умаа үзүүний хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт нь та бүгд Мартын 8-нд нь ч хамаагүй чирээд аваад тэгээ үзлэгт нь орчих. Хоёрын хооронд тэр шоколад тэр нөгөө цэцэг 2-3 өдрийн дараа тэгэл үхэл хогийн савнд очиж тэр цэцэг ямааны хоолыг авж өгч хайртай илэрхийлж ирснээс үнэхээр ирчүү та бүгд маань өөрсдийнхөө ээжтэй, эхнэртэй, найз охинтой, охтуудтай хайртай болвол энэ папиллома вирусын урьдчилан үзлэгт вакцинд хамрагдаарай гэдэг уриалгыг хэлж байна. За баярлалаа танд. За энэ бол нэр үнэхээр одоо нөгөө нийгмийг, нийтийг, эрүүл мэндийн одоо баталгаатай эрүүл сарвал байлгах зорилгоор одоо энэ засаг даргын урлагчийн хэлж байгаа үнэхээр аргаа барсан үг шүү гэж бас хэлэх нь зүйтэй байгаа. Мэдээж одоо бэлэгсэлд одоо баяр ёслолоор өгөх л бах те мэдээж гэхдээ эрүүл мэнд чи илүү чухал шүү гэдэг санааг хэлэх гээд байгаа шүү гэдгийг бас хэлмээр. Мэдээж энэ одоо өнөөдөр амжаад хүүхдүүдэд вакцинжуулалтад хамрагдуулах юм бол магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа умаа үзүүний хорт хавдар гэдэг энэ актер өвчин сонсохгүй байхын боломжийг та өнөөдөр бий болгож байгаа шүү гэдгийг бас цаг хөтөлбөрийнхаа зочны ярилцлагын цагаар бас одоо тодтогч хэлмээр байна. Манай зочны ярилцлагын цагт өргөдөж бас хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа, ажил амжилт хүсье. За баярлалаа танд. За баярлалаа. Цаг хөтөлбөр зочны ярилцлагын цагаар үзэгч та бүхэнд засаг даргын орлогч амар төвшинг урьж оролцуулж бас хеликобактер болон хүний папиллома вирусээс урьдчилан сэргийлэх ямар төлөвлөгөөтэй ажлууд хийгдэх вэ гэдэг мэдээллийг бас сонсголоо ингээд үргэлжлүүлээд хөтөлбөрөө хүлээн авч үзсэн үү.